Орос улбаноос Украины дайнд 55 мянган украин цэрэг амиурагдсан гэлээ. Европын холбоо Украинд 90 тэрбум еврогийн зээл олгох санаачилгыг баталсан байна. Иран Америк нэгдсэн улсын төлөөлөгчид Оман улсад цөмийн хилэлцээрийн асуудлаар уулзсан гэлээ. Жеффри Эпштейний хэргийн хоригчдын нэрсийг нууцлаагийн улмаас зарим нотлох баримтуудыг буцаан татжээ. Арамдэргөө зөвштэй Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид олон улсад болж байгаа онцлог мэдээллээс таймл өргөнө. За Орос улбаноос болон Украин улсын хооронд Америк нэгдсэн улсын зуршлалтайгаар болж байгаа хилэлцээрийн 2 дахь шатны эхний өдөр өнгөрч байна. Украины үндэсний аюулгүй байдал баталгаа хамгаалах зөвлөлийн тэргүүн Рустем Умеров энэхүү Абу Даби хотноо болж байгаа хилэлцээг агуулгах сайтай үр дүнтэй байсан гэж тодорхойлсон байна. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлж байгаагаар яриа хилэлцээ 2 дахь өдрөө үргэлжлэнэ. Гэхдээ бараг 4 жил үргэлжилж байгаа дайныг зогсоох чиглэлд томоохон ахиц дэвшил хараахан зарлагдаагүй болохыг хэлж байгаа. Намын хилэлцээний үеэр Оросын шинээр эхлүүлсэн эрчтэй товтлогоо нөхцөл байдлыг хүндрүүлэхүй гэсэн болгоомжлол байсан ч уур амьсгал харьцангуй эерэг байсан байна. Украины эрх баригчдын мэдээлснээр сүүлийн цохилтуудын нэг нь хөл хөдөлгөөн ихтэй зах дээр 7 хүний амьд хүрсэн бол бусад товтолгоо хүтний эрч чангарч байгаа ийм үедээ зэрэгцэн Киевийн эрчим хүчний дэд бүтцэд дахин хохирол учруулсан хэрэг болсон байна. Гэсэн ч хилэлцээ тодорхой авч хэрэгжүүлж болох алхмууд бодит шийдлүүдэд төвлөрсөн гэж Умеров хэлж байна. Америк нэгдсэн улсын талаас төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дипломат гарцаалахад цаг хугацаа шаардлагатай гэдгийг хэлж байгаа юм. Намын яриа хилэлцээний өмнөх үетэй харьцуулахад Дональд Трампын засаг захиргаа дайдаж байгаа талуудын хооронд шийдэгдээгүй асуудлуудын тоог үлэмж хэмжээгээр багасгасан гэж. Энэхүү 3 талд уулзалт болж байгаа хооронд Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский дайнд хохирсон Украин цэргүүдийн тоо хэд болсныг хэллээ. Тэгэхээр Франц 2 телевизэд өгсөн ярилцлагада Оростой хийж байгаа дайны улмаас тулалдааны талбарт амиа алдсан Украин цэргүүдийн тоо 55 мянга гэж хэлсэн байна. Урьдчилан бичиж бэлтгэсэн энэхүү ярилцлагыг Абу Даби дахь уулзалтад зэрэгцүүлэн цацсан байгаа нь энэ. Тэгэхээр өмнө 2025 оны 2 дугаар сард Америк нэгдсэн улсын NBC телевизэд өгсөн ярилцлагада Украины дайнд амиа алдсан цэргийн тоог 46 мянга гэж мэдээлж байсан. Гэхдээ дайны нийт хохирол үүнд амиа алдсан болон ширхэтсэн хүмүүсийг багтаавал 2 талд хоёуланд нь хэдэн зуун мянгаар хэмжигдэхэр байгаа. Өнгөрсөн 7 хоногт Вашингтонд төвтэй стратегийн болон олон улсын аюулгүй байдлын судалгааны төвийн зүгээс мэдээлж байгаагаар Украины амиурагдсан, бэртсэн, сургаггүй болсон цэргүүдийн тоог нийтдээ 500 мянгаас 600 мянга байх магадлалтай гэж тооцоолж байна. Мөн үүнд амиа алдсан хүмүүсийн тоог 100 мянгаас 140 мянгад хүрсэн гэж. Уг байгууллага нь мэдээлэлээ цэргийн албан хаагчид, тагнуулын байгууллагууд, их сурвалжуудад тулгуурлан нэгтгэсэн гэж байна. Түүнчлэн Оросын цэргүүдийн амиурагдсан, шархагдсан зам сургаггүй болсон нийт товтлогоо гэсэн цагаас хойш энэ тоо 1.2 саяас давсан гэж өгдөг ус мэдээлж. Одоогийн байдлаар Кремлийн талаас амиурагдсан цэргүүдийн албан ёсны тоог хараахан зарлааг байгаа. Киевээс бол энэхүү 55 мянга гэж байна. Гэхдээ эдгээр нь бие даасан судалгааны байгууллагуудын тооцоолоос маш бага байгаа юм. Үүн дээр нэмээд өчигдөр Украины дайнтай холбоотой онцлог нэг судалгаа хэвлэлүүдийн анхааралд өртсөн байгаа нь украинчууд дайнаас хэр залхсан байгааг, хэр итгэл алтарч эхэлсэн байгааг харуулсан нэгэн судалгаа байл. Тодруулах юм бол Киевийн олон улсын социологийн хүрээлэнгийн явуулсан санал асуулгаар 2022 оны 5 дугаар сард буюу Украины хүчнүүд Киев орчмоос Оросын цэргийг шахан гаргаснаас хойш 2 сарын дараа украинчуудын 82% нь ямар ч нөхцөл газар нутгаасаа бууж өгөх ёсгүй гэж үзэж байсан юм байна. Харин тус хүрээлэнгийн хамгийн сүүлийн судалгаа буюу даваа гарагт нийтлэгдсэн судалгаагаар энэхүү үзэхэд оролцогчдын 40% нь аюулгүй байдлын баталгаа авч чадаж байвал Донбассыг Орос улбаны улсад өгөхийг дэмжинэ гэж хариулсан байна. Тэгэхээр хоёр үзүүлэлт нь шууд харьцуулагдах боломжгүй. Учир нь өмнөх санал асуулгад газар нутгаа өгөх асуудлыг аюулгүй байдлын баталгаатай холбож асуугаагүйсэн. Гэсэн ч бусад судалгааны өгдлүүдтэй уялдан газар нутгийн буулт хийхийг хүлээн зөвшөөрөх хандлага өсөж байгааг инхүү харуулж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Донбассыг алдах нь Украины нийгмийг хуваагдалт хүргэнэ гэж болзошгүй гэж таамаглаж байна.
Энэ нөр ерөнхийлөгч Володимир Зеленскийн хувьд ерөнхийлөгчийн хувьд улсаа хамгаалсан өдөртөгч биш, харин Украины хяналтанд байсан одоо ойролцоогоор 190 мянган хүн амьдарч байгаа газар нутгийг Оросын эзлэн түрэмгийллийг зөвшөөрсөн хүн болон харуулах эрсдэлтэй байгаа юм а. Дараагийн мэдээ. Европын холбооны орнууд Украины 2026 болон 2027 оны санхүүгийн болон цэргийн хэрэгцээг хангахад зориулж 90 тэрбум еврогийн зээл олох тохиролцоонд хүрсэн гэдгээ зарлаа. Брюсселийн зүгээс энэхүү санхүүжилтийг 4-р сарын эхээр олгохоор зорж байгаа юм байна. Хууль эрх зүйн баримт бичгүүдийн хувьд ийхүү тохиролцоог 5 гаригийн үдээс хойш гишүүн орнуудын элчин сайд нар байгуулсан. Тухайн үед зөвлөлийн ээлжид даргалагч Кипр улсын төлөөлөгч нар албан ёсоор шинжилсэн хувилбарыг танилцуулсан байна. Тодорхойлох юм бол Киприйн сангийн сайд Макисийн хэлж байгаагаар өнөөдрийн тохиролцоо нь Европын холбоо Украин болон Украины ард түмнийг дэмжсэн хിവэрэ байгааг ил тод харуулсан хэрэг мөн шин санхүүжилт нь Украины доктортой байдлыг хангахад тусална гэж. Энэхүү зээлийн нөхцөлийн тухайд 90 тэрбум еврогийн зээлийг нийтлэг буюу хамтарсан үр гаргах замаар босгох юм байна. Хөрөнгө оруулагчдад баталгаа гаргах үүргийг Европын холбоо төлөх байна. Хэлэлцээрийн хүрээнд Унгар, Словак, Чех улсууд бүх санхүүгийн үүргээс тэр дундаа жилийн хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөхөөр болсон байна. Үүний учир нь эдгээр 3 улс Украинд нэмэлт тусламж үзүүлэхийг тууштай эсэргүүцэж ирсэн байдаг. Европын комиссийн тооцоололоор үлдсэн 24 гишүүн орон холбогдох зардлыг нөхөхийн тулд жил бүр 2-3 тэрбум еврог төлөх шаардлагатай болох юм байна. Мөн 90 тэрбум еврогийн санхүүжилт 2 үндсэн хэсэгт хуваагдана. 30 тэрбум евро нь төсвийн дэмжлэг, 60 тэрбум евро нь цэргийн тусламжид зориулагдана. Хэрвээ дайн дуусвал энэ харьцаанд өөрчлөлт орох бүрэн боломжтой гэж. Дашам дуртахад энэхүү зээлийг батлах явцад зэвсэг худалдан авах асуудал элчин сайд нарын хэлэлцээний хамгийн сүүлийн маргаантай сэдэв байсан юм байна. Европт үйлдвэрлэлийн бодлогыг тууштай дэмжигч Франц улсын тухайд худалдан авалтыг аль болох Европ тивийн хүрээнд хязгаарлахыг шахаж байсан. Эцэст нь харин зээл шаталсан зарчмаар хэрэгжихээр болсон байна. Өөрөөр хэлбэл зэвсэг сумыг эхлээд Украин, Европын холбоо, Исланд, Лихтенштейн, Норвеги, Швейцарт худалдан авна. Хэрвээ шаардлагатай техник хэрэгсэл эдгээр бүс нутагт байхгүй бол Украин, Америкийн нэгдсэн улс тэргүүтээ бусад улс орнуудаас зээл авах боломжтой байх юм. Түүнчлэн Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Канада зэрэг Европын холбоотой аюулгүй байдал, баталгаа хамгааллын түншлэлтэй орнууд зээлийн зардал тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах юм бол худалдан авалтын давуу эрхэлэх байгаа. Хэрвээ уг зээл нь олгогдоогүй бол Украин улс энэ оны 4-р сар гэхэд төсөвгүй мөнгөгүй болох эрсдэлтэй байсан. Одоо элчин сайд нар тохиролцоонд хүрсэн учраас Европын парламент зөвлөлөөс хууль эрх зүйн бичвэрт оруулсан өөрчлөлтүүдийг хэрэгэлцэн батлах ёстой байна. Хэрвээ бүх зүйл төлөвлөсний дагуу болох юм бол Киев энэ жил Европын холбооноос 45 тэрбум еврог хэсэгчлэн авна. Үлдсэн мөнгө нь 2027 онд шилжинэ. Украин энэ мөнгийг дайныг зогсоож, дайны хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд эргэн төлөх нөхцөлтэй байна. Хэрвээ Москвагийн зүгээс татгалзах юм бол Европын холбоо бүс нутгийн санхүүгийн байгууллагуудад зарцаагдсан Кремлийн хөрөнгийг ашиглах асуудлыг авч үзэх юм байна. Гэхдээ энэхүү зээл нь Украины зэвсэг хүчнийг тулаанд тогтоон барихад нь туслагч гэлээ нийт санхүүгийн хэрэгцээг нь бол бүрэн хангахгүй. Олон улсын валютын сангийн тооцоололоор сангаас 8 тэрбум $, нэмэлт зээлийг олгохоор хүлээгдэж байгаа ч хүрэлцэхээргүй хэмжээ байна. Тодорхойлох юм бол олон улсын валютын сангийн тооцоололоор Киев энэ болон эх хонд цэргийн болон төсвийн хэрэгцээг хангахад дор хаяж 135 тэрбум евро шаардлагатай юм байна. Дараагийн мэдээ. Иран улс болон Америк нэгдсэн улсын хооронд цөмийн асуудлаар хэлэлцээ баасан гарагт Оман улсад болно гэж Ираны гадаад хэргийн сайд мэдээлв. Өнгөрсөн сард улс даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын улмаас Ираны эрх баригчид энэхүү жагсаалыг хүчээр дарсантай холбоотойгоор энэхүү хоёр улсын харилцаа эрс хуваагдсан хүртмэл байдалтай одоо ч хэвээр байна. Ийм байдалд талууд Ираны цөмийн хөтөлбөрийг зэвсгийн бус иргэний зориултаа гэдгийг баталгаажуулах, мөн олон улсын зүгээс Иранд тавьсан хоргийг туслах зорилготой хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа энэ. Гэхдээ энэхүү уулзалтанд тоглодох зам тэмч дардан бол байгаагүй. Тухайлбал Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи энэ 7 хоногийн лав гарагт хэлэлцээний хэлбэр агуулгад өөрчлөлт орсонтой холбоотойгоор яриаг хэлэлцээ гацаж магадгүй болохыг анхааруулж байсан. Мөн Дональд Трампын засагаргаа энэхүү уулзалтыг Турк улсад хийхээр авах төлөвлөж байсан боловч Ираны талаас татгалзаж оронд нь Оман улсад хэлэлцээ хийхийг шаардсан байгаа юм.
Түүнчлэн Ираны эрх баригчдын зүгээс хэлэлцээний хүрээг нарийсгаж зөвхөн цөмийн хэлэлцээрт төвлөрүүлэхийг шахаж байгаа юм. Үүний хариуд цагаан ордны зүгээс хэлэлцээ амжилттай болно гэдэгт эргэлзэж байгаа ч гэлээ бүс нутгийн холбоотнуудаа хүндэтгэл үзүүлэх үүднээс эдгээр өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрсөн болохыг албаныхан их сурвалжууд аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцлан мэдээлсэн байна. Энэхүү мэдээлэл гарахын өмнөхөн Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хувьд Америк нэгдсэн улс зөвхөн цөмийн асуудлаар зогсохгүй Ираны баллистик буужин бүс нутагт даярах томоохон хэмжээний сүлжээнүүдэд үзүүлж байгаа дэмжлэг зам ард иргэдтэй хандаж байгаа хандлагын талаар хэлэлцэхийг хүсэж байгаа гэдгийг хэлсэн байна. Тэрээр шашны удирдлагын төвшний Ираны удирдлага нь Ираны ард түмнийг төлөөлөхгүй байна. Улсыг удирдах байгаа хүмүүс болон тэнд амьдарч байгаа ард иргэдийн хооронд ийм их зөрүүтэй улс Иранаас өөр мэдэхгүй юм байна гэж хүртэл хэлж шүүмжилсэн байгаа юм. Хоёр улсын харилцаа цааш хурцдаж хэлэлцээрт хүрч чадахгүй бол Дональд Трамп бүс нутагт байрлуулсан Америк нэгдсэн улсын цэргийн хүчийг хэрэглэхээс өөр аргагүй төрж магадгүй гэж өнгөрсөн 7 хоногт анхааруулж байсан удаатай. Одоогийн байдлаар Ираны ойролцоо Америк нэгдсэн улсын Абрахам Линкольн нөөцөн гоцтой тээвэрлэгч хөлгөөр ахлуулсан бүлэг девиз очоод байгаа. Үүнтэй холбоотойгоор энэхүү хоёр улсын хооронд нөхцөл байдал маш хурдан хугацаанд эрчийг авч хурцдаж магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Жеффри Эпштейнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон байж магадгүй гэх мэдээлэл олон улсад газар аваад байгаа. Тэгвэл өчигдөр Жеффри Эпштейний хэрэгт нэр дурддагсан хохирогчдын нэрсийг нуугаагүй улмаас ил тод мэдээлсний улмаас хохирогчид улам ихээр хохирлон нэмэгдсэн тохиолдолд ийм хэрэг гарч байна гэсэн үндэслэлтэйгээр түүний ил болгосон байсан зарим бичгүүдийг буцаан татсан байгаа юм байна. Өөрөглөлөн бид та бүхэнд Жеффри Эпштейн гэж хэн болох, түүний нэр дурддагдаад байгаа холбоотнууд нь хамсаатнууд нь хэн болох, ямар хэрэгт буруутагдаад байгаа талаар багслан мэдээллээ. 1953 онд төрсөн Жеффри Эдвард Эпштейн Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн дуйлантай бэлгийн хүчирхийллийн эзэн. Тэрээр анх ажлын карьераа даалтан сургуульд математикийн багшаар эхлүүлж байсан. Гэхдээ багшийн мэрэгжлээр сурч байгаагүй ямар ч дипломгүй Эпштейнийг сургуулийн захирал Дональд Барр ажилд авч байсан юм. 1976 онд даалтан сургуулиас халагдсаныхаа дараа банк санхүүгийн салбарт ажилд орж өөрийн компани байгуулан санхүүчийн карьераа хөөх болсон. Санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан тодорхой туршлагагүй ч асар хурдан хөрөнгөчөж улс төр бизнес, эрдэм шинжилгээний болон хааны гэр бүлийн нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоож нийгмийн элит гэгдэх хүрээллийг бий болгож байсан түүхтэй. Тэрээр Нью-Йорк, Флорида, Нью-Мексик, Парис зэрэг хотуудад тансаг зэрэглэлийн үйл хөдлөх хөрөнгө хувийн арал эзэмшдэг байсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд түүний орлогын их үүсвэр хувийн амьдралын тухай нарийн мэдээллүүд нээлттэй биш байсныг дурдж байсан. Харин энэхүү түүний хийсэн гэмт хэрэгүүдээс дурдвал бага насны хүүхдийн биеийг бусдад үнэлүүлсэн өөрийн хувийн эзэмшлийн Little Sun James нэртэй аралд бэлгийн мүлжилгийн сүлжээ үүсгэж үйл ажиллагаа явуулсан. Lolita Express нэртэй хувийн нисдэг тэргээрээ насанд хүрээгүй охтыг хил давуулан зөөж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Хариуцлагаас удаа дараа зүхтахын тулд өөрийн нэр нөлөө эд хөрөнгөө ашиглаж байсан. Мөн түүний найз бүсгүй хийгдэж байсан урт хугацааны хамтрагч Гислен Максвеллтэй хамтран хэрэгүүдээ удаа дараа нуун дарагдуулж байжээ. Инхүү 2008 онд Эпштейн Флорида мужийн холбооны прокуроруудтай нууцаар хэлэлцээр хийж нэг үгээр хахуул өгөн шүүх хурлын үеэр цөөн хитгэн хөнгөн гэмт хэрэгүүдтэй л гин бурууга хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр ердөө 13 сар шоронд хоригдож байсан юм. Хэдийгээр Эпштейн хизээж гэрлэж байгаагүй, гэхдээ өмнө дурдсан хэргийн хамтрагч гих Гислен Максвеллтэй олон жилийн турш хайрын харилцаатай явсан. Эпштейн 2019 онд бэлгийн мүлжлэг 8-ны хэрэгээр саатууллагдан шалгагдаж байхдаа амиа хорлсноос 1 жилийн дараа Максвеллийг анх бэлгийн хүчирхийллийн хэрэгээр баривчилсан юм. Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мүлжлэгт оруулсан, хууль бус бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг хуульд нь зохион байгуулсан, нуун далдалсан, хэргийг илрүүлэх явцад саад болсон, худал мэдүүлэг өгсөн гэж 2021 онд Нью-Йорк хотод болсон шүүх хурлаар 20 жилийн ял оноосон. 2020 онд Дональд Трамп Максвеллийг анх баривчлагдаад байхад би түүнд сайн сайхныг хүсэж байна. Би түүнд муухай зүйл болоосай гэж хүсэхгүй байна хэмээн хэлж байсан. Харин 2024 онд тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа Fox News-д өгсөн ярилцлаганда Эпштейний файлуудыг ил болгоно гэж мэдэгдэж байсан. Гэхдээ тэрээр би тэгж чадна л да. Гэхдээ тэнд байгаа хуурамч зүйлсээс болж хүмүүсийн амьдралыг сүйтгэхийг хүсэхгүй байна гэж мэдгдсэн юм.
Гэтэл хамгийн анх олонтооны Эпштейнтэй холбоотой материалууд задарч байсан нь 2024 оны 1-р сард буюу Виржиниа Жеффрийн хэрэг юм. Тэрээр Эпштейний бэлгийн үйлчлэгийн сүлжээнд хүчирхийлүүлсэн хэмээн гомдол гаргасан. Түүний шүүх хурлаар Эпштейн, Гислен Максвелл нартай холбоотой 900 орчим хуудас баримт бичгийг олон нийтэд дэлгэж байсан. Үүний дараа албан ёсоор өнгөрөх оны 12 дугаар сарын 19-ний өдөр хууль зүйн яам шинээр баталсан хуулийн дагуу Эпштейнтэй холбоотой хэдэн 100 мянган хуудас баримт бичгийг олон нийтэд дэлгэн нийтэлсэн. Удалгүй буюу 2025 оны 12 дугаар сарын 23-нд Эпштейнийг хунтайж Эндрю зэрэг дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүстэй бичлэгдсэн мэйлүүд, нислэгийн бүртгэлээс авсан дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан 30 мянга орчим хуудастай өөр нэгэн багц гарсан. Хамгийн сүүлийн үеийн байдлаар энэ оны 1-р сарын 30-нд буюу өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр иргэдийн ил тод байдлыг шаардсан хүсэлтийн дагуу хууль зүйн яамнаас 3 сая гаруй хуудас материалтай файлуудыг дэлгэсэн. Үүнд ерөнхийлөгч Дональд Трампын нэр хэдэн мянган удаа давтагдж, дэлхийн хамгийн баян эрхэм гэгддэг Илон Масктай холбогдсон мэйлүүд илэрсэн. Үүнээс гадна дэлхийн 4 дахь баян хүн болох Билл Гейтс жуг хэрэгтэй холбоотой байсан буюу 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Эпштейний нооргалсан мэйлд Гейтс Орос бүсгүйчүүдтэй бэлгийн харилцаанд орсны дараа авсан өвчнийг нэмжлэх эмт түүнд хэрэг болсон тухай бичсэн байв. Өчигдрийн байдлаар Билл Гейтс хийсэн мэдгдлээрээ Жеффри Эпштейнтэй хамт байсандаа уучлалт гуйж, түүнтэй өнгөрүүлсэн минут бүрдээ би харамсаж байна. Үүнийг хийсэндээ уучлалт гуйж байна гэж Австралийн Nine News сонинд өгсөн ярилцлагандаа хэлсэн. Жеффри Эпштейнтэй найз байсан өөр нэгэн эрхмийн хувьд Хатан хаан 2 дугаар Элизабетийн хүү хунтайж Эндрю юм. Түүнийг Виржиниа Жеффри гэх эмэгтэй 17 настай байхад нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж 2014 оноос эхлэн олон нийтэд мэдэгдэж эхэлсэн. Уг маргааны улмаас 2019 онд хааны гэр бүлийн албан тушаалаасаа тэрээр өөрөө буусан юм. Холбогдсон хүмүүсийг шалгах ажиллагаа үүгээрч зогсохгүй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар Жеффри Эпштейнтэй холбоотой Конгрессийн мөрдөн шалгалтад мэдүүлэг өгөх хүсэлт ирснийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Тэдний хувьд энэ сарын 26 болон 27-ны өдрүүдэд мэдүүлэг өгөхөөр тохирсон. Угээрээ Клинтон 1983 оноос хойш Конгрессийн хороонд мэдүүлэг өгч буй Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч болж байна. Дэлхийн томоохон зүтгэлтнүүдээс гадна манай Монгол улсын улс төрийн эрхмүүдийн нэр сүүлд задарсан материалуудад багтаад байгаа. Тодорхойлбол Чулуун хүүгийн Гамбат гэдэг хүнээр дамжуулан Монгол улсын ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга Эпштейнтэй харилцаж байсан мэдээлэл гарсан. Баттулга шууд Эпштейнтэй харилцсан баримт олдоогүй, харин Чулуун хүүгийн Гамбат гэсэн хаягаас буюу Баттулгын туслахын байр сууриас шууд харилцсан баримтууд олон гарсан. Тэрээр Эпштейн рүү Баттулгын талаар мэйлүүд илгээхдээ ерөнхийлөгчийн сонгуул Чингис Коин нэртэй крипто валют гаргах Монголд офшор бүс байгуулах талаар холбогдсон ярилцсан байна. Мөн 2017 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Эпштейн рүү удаа дараа мэйлдэж байжээ. Санал хураалтын үйл явц дараа нь ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга сонгогдсон тухай хэл дуулгаж, хариуд нь баяр хүргэсэн мэйл хүртэл ирсэн байсан. Энэхүү Эпштейний задарсан материалууд дэлхийн нийтийг зочроож хэргийн мөрдөн шалгах явц цаашид хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Захидад улсад хаврын баяр буюу цагаан сарын баяр болж байгаа. Цагаан сарын баярын амралт 9 хоногийн турш үргэлжлэнэ гэсэн мэдээлэл албаныхан өгсөн байна. Тэгвэл энэ хугацаанд хятадын дотоод аялал жуулчлал огцом нэмэгдэх магадлалтай. Албаныхны тооцоолж байгаагаар бүс нутаг хоорондын зорчих урсгал 9 тэрбумыг давна гэсэн захидад давхарсан тоогоор ийм хэмжээнд хүрнэ гэсэн тооцоолол гарсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлээ өргөе. Энэ жилийн хятадын хаврын баяр нийтдээ 9 өдрийн турш үргэлжлэнэ. Албаны хүмүүсийн тооцоолсноор бүс нутаг хоорондын зорчигч тээвэр 9.5 тэрбумд хүрч түүхэн дээд амжилтад тогтоохоор байна. Ингэхдээ өөрөө жолооддог автоаяллууд нийт тээврийн 80%-ийг эзлэн гэлээ. Төмөр зам болон иргэний агаарын тээврийн зорчигчийн тоо тус 540 сая болон 95 сая давхарсан тоогоор хүрэхээр тооцоологдож байгааж. Ийхүү нийт ачаалал болон өдөрт хөлгөөн ихсэх оргил үеийн өмнөх түүхэн өвчнөөс давах төлөвтэй байна. Тухайлбал Хятадын 2026 оны хаврын баярын эхнүүдлийн 2 дахь өдөр буюу энэ 7 хоногийн мигмар гарагт улс даяар бүс хоорондын зорчих хүмүүсийн тоо ойролцоогоор 182.4 саяд хүрнэ гэж тооцоолж байна. Баярын аялал жуулчлал эрчимжиж байгаатай холбоотойгоор тээврийн байгууллагууд иргэдийг аюулгүй саадгүй зорчих нөхцлөөр хангах үйлчилгээгээ нэмэгдүүлжээ. Улс даяар төмөр зам, авто зам, иргэний нисхийн байгууллагууд хүчин чадлаа нэмэгдүүлж, нэмэлт ээлж гарган зохион байгуулалтаа сайжруулж, оргил ачааллын үеэр эмх цэгцтэй зорчих нөхцөлийг хангаж байна.
Төмөр замын салбарт Мямар гарагт 1115 сая зорчигч тээвэрлэнэ гэж тооцоолсон ба ачаалал ихтэй чиглэлүүдийн бөөгнөрлийг бууруулахын тулд 879 нэмэлт зорчигчийн галт тэрэг явуулахар төлөвлөж байгаа юм. Мямар гарагийн өглөөний 8 цагийн байдлаар улсын төмөр замын тасалбарын 12306 платформоор хаврын байрны үеийн 8449 сая тасалбар борлуулагдсан байна. Мөн иргэний нисхийн салбарт зорчих хүмүүсийн тоо өссөөр байгаа ба улс даяарх агаарын тээврийн компани нисэх буудлууд Мямар гарагт 19352 нислэг үйлдэж ойролцоогоор 225 сая зорчигч тээвэрлэхээр ажиллаж байгаа юм. Энэ нь өмнөх өдрөөс 0.7%-аар, жилийн өмнөх мөн үеэс 2.5%-аар өссөн үзүүлэлттэй. Авто замын сүлжээний тухайд хэвийн ажиллаж байгаа ба хурдны зам, улсын болон орон нутгийн чанартай автозамаар хувийн автомашинаар хийж байгаа арилжааны бус аялал болон нийтийн зорчигч тээврийг нийлүүлбэл нийтдээ 168 сая хүн автозамаар зочно гэж тооцсон байна. Хэрэглээч гисэн огцон өсөж, улс даяарх зах худалдааны төвүүд бараа худалдан авч буй ирэг дээр дүүрэн байна. Эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан баруун хойд хятадын шэнсийн муж худалдаа, хоол, үйлчилгээ, тоглолт зэргийг хамарсан 150 гаруй баярын арга хэмжээг зохион байгуулж хэлжээ. За Бээч хотноо анхны хүн дүрстэй роботын туршилтын болон баталгаажуулалтын платформыг ийм платформын анхны удаагийнх нь нээсэн байна. За ингэснээр хүн дүрстэй роботыг туршилтын шатнаас масс үйлдвэрлэлөөр шилжүүлэх онцгой холбогдолтой ийм байгууламж болж байгаа гэлээ. Туршилтын шат нь масс үйлдвэрлэлөөр шилжих завсрын хамгийн чухал үе шат юм. Туршилтын баталгаажуулалт бүрэн хийгдсэний дараа л их хэмжээний үйлдвэрлэл бодит боломжтой болно. Тэгвэл Бээжинд шинээр нэгдэж буй платформ дээр роботын дээд мөч, доод мөч, их бие зэрэг бүх эд ангийн үйлдвэрлэл хатуу стандарт ажиллагааны журмаар явагдана. Угсралт дууссаны дараа л робот олон шатны туршилтанд орно. Үйлдвэрлэлийн хилцээний дарга хонжоогийн тайлбарлаж байгаагаар үйлдвэрлэлийн стандарт тогтоож олон үе шаттай хяналт шалгалт нэвтрүүлснээр энэ платформ хүн дүрст роботыг лабораториос үйлдвэрлэлийн шугамд шилжүүлэхэд тулгардаг сүүлийн 1Б асуудлыг шийдвэрлэж байна гэлээ. Энэ платформ нь 500 иж бүрдэл үйлдвэрлэл туршилтын тоног төхөөрөмжтэй. Жилд 5000 хүртэлх бие даасан хүн дүрст роботын туршилтын үйлдвэрлэл хийх хүчин чадалтай гэж Бээжингийн хүн дүрст роботын инновацийн төв мэдээлж байгаа. Хятад улс өнөөдөр дэлхийн хамгийн том роботын зах зээлүүдийн нэг болоод байна. Дэлхийн аж үйлдвэрийн роботын сурлуулалтын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг. Жилбөр 300 мянгаас дээш шинэ аж үйлдвэрийн робот үйлдвэрлэлд нэвтэрч байна. Ойрын жилүүдэд жилийн 15-аас 20% өсөлт хадгалах төлөвтэй мөн Хятадын үйлдвэрлэлийн салбарт 10 мянган ажилчин тутамд ногдох роботын тоо хурдцтай өсөж, зарим өндөр технологийн үйлдвэрүүдэд дэлхийн дундаж төвшнээс давсан үзүүлэлттэй болсон. Роботууд зөвхөн үйлдвэрт биш, агуулга, логистик, эмнэлэг, ахмадын асаргаа, үйлчилгээний салбар, боловсрал, аюултай орчинд ажиллах зэрэг олон чиглэлд ашиглагдаж эхэлсэн. Мэдээ үргэлжлүүлж байгаа хөрвүүлэн та бүхэн зарим мэдээллийг товчоор багслан авна. The Washington Post сонин томоохон хэмжээний цомогтол хийж нийт ажилтнуудынхаа ойролцоогоор 30% халжээ. Үүнд 800 орчим сэтгүүлчийн 300 гаруй нь багтсан байна. Спорт, орон нутгийн мэдээ, олон улсын сурвалжлагын чиглэлүүд хамгийн их цомогтолд хийгджээ. Агустак редактор Мэт Мюригийн хэлж байгаагаар компани алдагдал удаан үргэлжилж, уншигчдын хэрэгцээг хангаж чадаагүйтэй холбоотой гэж тайлбарсан байна. Мөн цаашид уг сонин улс төр, бизнес, эрүүл мэндийн мэдээнд илүү төвлөрөхөөр болж байгаа гэлээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын дарга Ши Жинпин нар утсаар ярьж харилцаагаа эрэг гэж үнэлж байгаа нь хоёр улсын харилцаа холбооны уур амьсгал огцом зөөлрч байгааг харуулсан хэрэг боллоо. Дональд Трампын мэдээлснээр Хятад улс Америк нэгдсэн улсаас авах шар буурцгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцсэн байна. Мөн ярианы үеэр Тайваны асуудал, худалдаа, аюулгүй байдлын сэдвүүд хөндөжжээ. Ярианы төгсгөлд хоёр удирдагч хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгдөгөө илэрхийлсэн байна. Хятад улсад авилгын хэргийн талаар нийтлэл бичсэн хоёр сэтгүүлч саат болгоджээ. Албаныхан тэднийг худал мэдээлэл тараасан, хууль бус бизнесийн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Харин хүний эрхийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд уг үйл явдлыг хэвлэлийн эрх чөлөөнд халтсан хэрэг гэж буруу шаажирна. Тэдний бичсэн нийтлэлд Сичуан мужийн нэгэн орон нутгийн намын албан тушаалтантай холбоотой авилгын асуудлыг хүндсэн байжээ. Нигер улсын баруун хэсэгт зэвсэг тэтгээдүүд хоёр тосгонд халдсаны улмаас дор хаяж 162 хүн амиа алдсан байна.
Халлаг Кавара мужийн Воро болон Нуку тосгонд болсон зэвсэг этгээдүүдийг Лаковара нэртэй Исламын улс бүлэглэлтэй холбоотой бүлэглэл байж болзошгүй гэж үзэж байна. Улаан загалмай байгууллагынхан аслагдсан бүс нутаг тул газар дээр нь очиж гэмтэж бэрцсэн хүмүүст тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгааг хэлж байна. Мөн хүний эрхийн байгууллагууд хоригчдын тоо бодит байдал дээр үүнээс ч их байж болзошгүй гэж анхааруулжээ. За би та бүхэнд олон улсад болсон онцлог мэдээлэлээс таймлан багцлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.